За энэ удаагийн манай автоаялал Сэлэнг мөрнөөс цааш үргэлжилж байна. За энэ удаа бидний Сэлэнг мөрөн дээр очиход нэлээд үертэй болонгартай байлаа. За Сэлэнг мөрнийг энэ удаа бид нэр Бэрвазаар гатлана. За монголчлох юм бол хөвгч чиргүүлэх юм уу, ачаа тээгч хөөр гэх юм одоо ямар байдлаар одоо нэрлэх аргагүй. Одоо Бэрваз гэж монголчууд хэдэн 10 жил үйлчилж ирсэн томоохон голуудыг гаталдаг юм гатлаг хөвөр байна. За энэ хөвөрөөр бид нэр дамжиж гарч байгаа шургааг дэвссэн давцсан дээрээс машинууд маань гараад үндсэндээ бол энэ удаагийн энэ Бэрваз бол нэг 10 гаруй тонны ачааг тээдэг ийм одоо даацтай юм байна. За энэ хоёр жип манай аяллаа хоёр жипийг энэ Тэлийн Бэрвазын доотлын одоо юу ч гэдгийг мэдээ одоо энэ хөвдөг хэсэг нь бол энэ 77 оноос хойш өөрөөр хэлбэл бараг 40 жил одоо явж байгаа. Ийм юм байна. За тэгээд энэ одоо Сэлэнгийн ихээр гардаг одоо улсууд л одоо үйлчилж ингэж ирсэн. Ийм сони юм байна. Манай жуулчдын үед аялагчдын үед бол ийм одоо нэлийн тийм хуучны ч гэдэг юм уу, хоцрогсон ч гэдэг юм уу хэрэгслэр энэ Сэлэнг мөрөн гаталж байгаа бол одоо бас их сонин. Гадны жуулчдыг сонирхол Монгол жуулчдын өвчс одоо сонин зүйл. Энд одоо нэг машиныг 5,000 төгрөгөөр гаргана. Өдөрт нэг 3-4 машин гарна гэж байгаа. Тэгээ одоо энэ онгоц бол одоо бас хувийнх. За ингээд зэвэрч муудсан ган татлаг. За олон дахин холбож одоо жишээ нь засад додомдсон ган татлагаар энэ олон тонн ачааг ингээд хэдэн 10 жил одоо ингээд тээж зөөж байгаа юм байна. За үндсэндээ бид нэр одоо энэ Тэлийн Бэрвазаар одоо гараад олон голын бэлчээр үе Сэлэнг мөрний ихийг одоо үзэх аяллахаа нэг хэсгийг өргөжлүүлж байгаа. Үндсэндээ бол 10-аад машин явж байгаа учраас олон дахин голыг найс цааш одоо энэ гатлаг жижиг онгоц гарч зөөвлөх хэрэг шаардлага гарсан. Ганцндээ Бэрваз гэдэг бол усны хүчийг ашиглаж өөрөөр хэлбэл ган татлаг хийц татаад тэрэн дээгүүр одоо дугуйгаар гүйлгэж тэрнээс зүүгдүүлж уйсан том одоо хөвгчийг ачаа тээвэрлэхэд одоо зориулж усны хүчийг ашигладаг. Тийм одоо ерөнхийдөө арга барилаар ачаа тээвэрлэдэг голыг болоод нэг гаталдаг одоо ийм хуучны арга юм. За манай аялагчдын хувьд бол нэлээд зугаатай байлаа. Учир нь одоо Сэлэнг мөрний одоо ширүүн урсгал дээгүүр бас нэг осны одоо хөвгч сонирхолтой мэдрэмж төрж. За тэгээд машины аялагчдын хувьд бол одоо энэ Бэрвазаар гарна гэдэг бол зорж ирж ил гарахаас Сэлэнгийн ихээр. За тийм учраас бол одоо манай аяллаа маршрутанд оруулсан энэ одоо хөвгчээр гарч байгаа байдал бол нэлээд бас тийм зугаатай сайхан байлаа. За Сэлэнгийн Бэрвазаар бид нэлээд манай цуваа бол нэлээд оройтож гарсан тул цаашид одоо яарвчлах шаардлагатай байлаа. Учир нь бидний дараагийн одоо жишээ нь хоноглох газар эдэр чулуутын голыг туулж гарах учраас эдэр чулуутын гол үертэй учир за нутгийн малчтаар гарам заалгах амжиж одоо гарам заалгах тийм шаардлага байсан юм аа. Өртгөж хаанч байгаагүй эд хүч чадлыг эд зэрэглэлийн тансаг хэвшинчтэй хостуулж алдар загварын уламжлалыг дэлхийд тэргүүлэх технологитой уялдууллаа. За хурдан хүчирхэг жипээр
тоноглсон одоо манай цувааныхан яах ихийн зуургүй чулууд идэр чулуудын гол руу салхи татуулан орж ирлээ. Өөрөө төвөө мөн үү? Өглөө хурдан гаргаж ирсэн үү? Тэгсэн. Бидний гаргаад өгсөн бол. За ингээд идэр чулуудын гол үертэй байсан тул өдөр нь 169 гарсан гэдэг одоо сургаар бид нэр тэр гармыг нь одоо заалгаж аваад орой амжиж манай гартайны машинуудын джип одоо цуваа одоо ингээд голоор гарч байна. За энэ бол ерөнхийдөө энэ голын дагуу байж байгаа малчтын хувьд бол олон машин үертэй үеэр одоо голыг одоо өргөн голыг энэ гүн хар одоо ус улингартай үертэй байгаа энэ ширүүн усыг одоо гаталж байгаа бол их сонирхолтой санагдаж байсан бололтой. За манай жолооч нарын хувьд ажилагчдын хувьд бол наан хоноход болж яхан тийм учраас жиирхэж байсан ч гэсэн зүтгэсээр байгаа одоо гарлаа төрүүлж гарсан машинууд нь голынхоо одоо чинь гол төрлийг гэрэлтүүлээд тэгээ ардлын машинууд нь цуваагаар үдшээрээ болтол 10-аад машин маань одоо ээлж дараалан одоо цовж гарсан. За энэ бол одоо нийтэд болгоомжтой бас жолоодлого бэлтгэв зүйлүүдийг хянуур байх, гармаа олох гэх мэт харанхуйд болов үнээр бас төвөгтэй тийм ажил байлаа. За нэг одоо томоохон голыг гаталсан боловч дараагийн салаа годлуудыг дахиж цаашаа харанхуйд гатлах шаардлага гарсан. За ингэж одоо явсаар бид нэр үндсэндээ нэлээд шөнө оройтсон хойно одоо буудлаа. Малчид бидэнд одоо айрыг цагаа тараг айрыг одоо төхүүлж бидэнтэй одоо жишээ наргиж нэг үчиг өнгөрөөгөөд ингээд манайхан одоо энэ шөнө оройтсон тул амарсан. Тэгвэл олон хүн болвол энэ их үертэй том голуудыг гүн хар усуудыг одоо туулсан энэ байдал нь ой санамжинд нь одоо зөөд болж хувирсан тухай одоо өглөөний ярьсаар хөгжилтсээр одоо уулзсан юм аа. За ингээд өглөө нь бид идэр чулуутын голын одоо хүндийд сэрж байна. За хангаан нурууны томоохон усыг одоо цоглуулдаг голын хүндий өглөөгөр одоо урд оройн одоо бороотой байсан ч одоо соргог сайхан. За гол нэлээд үертэй аялагчдын дотор явсан ганц нэг загажлах санаархалтай хүмүүсийн хувьд л ингээд лөөлөө болж байгаа юм. За ингээд цаашаа бид нэр аялалдаа одоо гарна. За энэ аялалдаа гарахдаа өнөөдрийн бидний одоо аялал төлөвлөсөн зүйлүүд бол олон голын бэлчээр буюу Сэлэнг мөрний их Монголын хамгийн том голуудын нийлж Сэлэнг мөрөн үүсгдэг тэр одоо хэсгийг үзэх юм. Ингэж үзэхийн тулд хажуугийн Бүгсээ нуруу буюу Хангаан нурууны зарим одоо салбар нуруудыг нилээд одоо жишээ нь замгүй газруудаар дээш жосоо өгсөж авирч одоо туулах тийм шаардлага тулгарч байлаа. Ерөөсөө замаараад явчих юм. Тэгээ одоо энэ биш үү гэдэг юм уу? Олон гол чи ингээд энэ Бүгсээ нурууны араар ингэж оруулах юм аа гэж бодоход. За энэ хүү бид нэр одоо зам гуцаа байнга нягталж алхам тутамд одоо нягталж хэдийгээр одоо жишээ нь GPS буюу зүгчиг байршил тодорхойлагч байсан ч гэсэн газрын зурагтай нийцүүлэн үзэж орон нутгийн замаар явж байгаа учраас заримдаа бас одоо бага зэрэг одоо жишээ нь зам бодлох мэтэр ингэж явсаар Хангаан нурууны хойд талын одоо хэсэг болох Бүгсээ нурууны өндөрлөг 2600 м-ийн одоо өндөрт гарч ирлээ.
За энэ бол одоо баг хагас өдрийн одоо явалт хичээл зүтгэл болж хувирсан. За манай аяллахын дахин одоо замаа нэгтэлж одоо ингэж үзэж цааш урагшилж байна. За Бөксөй нурууны энэ одоо 2600 м-ийн өндөрлөгөөс ингээд харахад Хангаан нурууны одоо маш одоо олон өртөө алс уулсын одоо давхарга одоо харагдаж байдаг. За ой хөвч хүргэсэн олон төрлийн одоо ургамал одоо цэцгэстэй ийм одоо дэлгэр сайхан хангаа байлаа. За энэ өндөр дээр гарч ирээд бид нэр дахиад буцаад Сэлэнг Идэр чулуутын голын хүн дээр буцаж бууна. За энэ буух явцад болвол ерөнхийдөө бол маш олон төрлийн одоо цэцэг ургамал тэр дундаа ховрын мэн ургамлууд хүртэл одоо чуулган ургасан тийм газруудтай одоо таарлаж байлаа. Одоо энэ цаав хүн болвол цайвар намууд цэцэг нэг дор ямар ихээр ургасныг одоо энд харж байна. Энэ бол одоо ховор ингэж нэг дор их ургах нь. За заримдаа бол одоо замгуу газраар, заримдаа бүдэг жим орон нутгийнхны явдаг зам урцыг одоо дагаж явсаар бид нэр одоо Идрийн голын хүн дээр бууж ирж байна. За Идэр чулуутын гол эндээс хэдхэн километрийн дээр нийлдэг учраас энэ голын одоо хүндийн хэсгийг Идэр гэж нэрлэх үү, чулуут гэж нэрлэх үү гэд хэлэхэд бол бас хэцүү. За ингээ Идэр чулуутын гол хоёр нийлээд их үертэйгээр одоо орж ирж байгаа энэ их усыг та бүхэн харж байна. За энэ их ус бол яг бидний зогсож байгаа одоо зураг авч байгаа энэ хэсэгт бол дэлгэр мөрөнтэй нийлж, дэлгэр мөрөн Идэр чулуутын гол нийлээд Монголын хамгийн их ус гол Сэлэнг мөрнийг үүсгдэг. За ингээд чулуутын гол бол одоо үертэй орж ирж байна. За энд яг эсрэг талаас нь одоо баг хоёр ус мөргөлдөх шахуу, нөгөө талаас нь их том гол, тунгалаг гол орж ирж байна. Энэ бол дэлгэр мөрөн. За дэлгэр мөрөн бол ойрхон Бөксөй голтой нийлээд ингээд их устаагаар орж ирдэг. Идэр чулуутын гол бол дээрээс нь их хүчтэй ширэн урсгалаар орж ирнэ. За ингээд энэ хоёр гол нийлээд үндсэндээ энэ тураг гогоо шувууд сууж байгаа тэр хідэн адуу харагдаж байгаагийн тэнцэнээс үндсэндээ бол Сэлэнг мөрөн эхлэж байгаамаа. За манай аялагчдын хувьд бол Монголын хамгийн том мөрөн болох Сэлэнг мөрний эхлэлийг үзэх. За энэ дээр дэлгэр мөрөн Идэр чулуутын голын ус хоёр талаасаа одоо цутгаж орж ирээд нийлж байгаа байдал энэ бүхнийг одоо үзлээ. Үндсэндээ энэ хоёр том гол нийлээд Хангаан руу Хөвслийн уулсын өмнө талд Хангаан рууны ард талын бүх усыг тоглуулсан энэ хоёр гол нийлээд тэр гадууны тэндээс Монголын хамгийн том мөрөн болох Сэлэнг мөрөн гэж байгаа. Тааны хувьд одоо Монголын хамгийн том мөрний ихийг үзлээ. За ингээд бид нар аяллаа туршилт ерөнхийдөө Туул, Орхон, Сэлэнг, за Идэр чулуут, дэлгэр мөрөн гэхэд Монголын хамгийн том голуудын одоо их урсгал усуудыг одоо ингэж үзэж цаашаа аяллаа өргөжлүүлж байна. За энэхүү бид нэр үндсэндээ Сэлэнг мөрний ихээс цаашаа Хангаан нурууны ард талын одоо Бүрэн хааны нуруу, Тарвагтай нуруу зэрэг хэд хэдэн нуруудыг одоо дамжиж аялаад ингээд үндсэндээ бол дэлгэр мөрний хөндий буюу за Хөвсгөл нуурыг одоо чиглэсэн аяллаа өргөжлүүлж байна. За бидний одоо жишээ нь Бартаа туулах сорилтын гол аяллыг өмнөх нэвтрүүлэг та бүхэн хэлсэн. Хөвсгөл нуур, Хорилол сардгийн уулс, зэрэг Бартаа, Намаг шалбай, Хад чулуу, ой хөвч тайх одоо хүрсэн тэр газарт бидний аяллаа одоо жишээ нь гол одоо сорилтын бөгөөд атлын явдлын аяллууд маань өргөжлөх юм аа. За үндсэндээ ингээд бид нэр одоо Сэлэнгийн бэлчээрээс явсаар дэлгэр мөрөн дээр ирж байна. За дэлгэр мөрөн дээр ирээд үндсэндээ бол Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот. Одоо бид нэр одоо хүнээч, машин техникч одоо жишээ нь тэжээлийн цэнэглэж яваад цаашаа аяллаа өргөжлүүлж Хөвсгөл нууртаа хүрч хонохоор төлөвлөж байгаа. За Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот биднийг одоо аяллаа цуваагаар очих үед бол хотгойдын Чингүн одоо Чингүн зүгийн
гойг одоо тэмдэглэх эд бэлтгэлээ одоо хийж байгаа ийм үе байлаа. За хуучин одоо хөшөө байсан одоо бол одоо шинээр сэргээж өөрөмс тийм одоо эрчимтэй уран баримтлалын хувьд их гоёмсог. За дуулган гэхэд ерөнхийдөө Манжи хаан нар хумайгийн их нарийн уулзч хийж мэрж хэмгэлсэн жаахан тийм хардуу маягийн дуулгатай. Тэгвэл төрхийн хувьд бол уран сайхны хувьд их сайхан тийм одоо гоё өмцөг эрэмгийн одоо хөшөө босгосныг үзэж за ингээ отгоод энэ Чадарван Жингүнжгийн одоо ойг тэмдэглэх ойд хараахан оролцож амжихгүй аяллаа өргөжлүүлэх шаардлагатай учраас цаашаа бид нэр өргөжлүүлж байна. За энэ хүү одоо жишээ нь Мөрөн хотын захаар орж бензин досоо авч зааман одоо хүнсний зүйлээ базаагаад ингээд аялал маань цаашаа өргөжлөж байна. За энэ ташрамд одоо жишээ нь Нисан төр аяллаа тухай хэлэхэд одоо Монгол авто аяллаа хамгийн одоо уламжлалтай болгож байгаа монголчуудыг автомашинаар аялах одоо соёл буюу дотоод аялал жуулчлалыг одоо дэмжих ажил маш их үүрэг гүйцэтгэж байгаа ийм одоо аяллаа нэг арга хэмжээ. За энэ арга хэмжээгээр бол ерөнхийдөө автомашины аялагчид за мэрэгжлийн одоо жишээ нь инженер техникийн механикууд, мэрэгжлийн жолооч нар за мөн одоо хэрэглэгчид хамтарч Монгол орныхоо үзэсгэлэнг нээх, түүх соёлтой танилцах ийм одоо аяллаа агуулгыг одоо хийдэг. Одоо Монголда байгаа доктортой одоо жишээ нь авто аяллаа монголчуудын дотоод аялал жуулчлалыг дэмжих одоо жишээ нь гол аялал болдог. За бид үндсэндээ одоо Мөрөн хотоос хойш давхисаар үндсэндээ нэг хагас 100 км явсны дараагаар за сүүлийн үед одоо жуулчид ирдэг маш энгийн юм шиг мөртлөө газар зүүн онцлог зэг дээр ирж байна. За энэ цэг бол үндсэндээ бол хойд өргөргийн 50 градус одоо зүүн уртаргийн 100 градусын одоо давхцал явж өнгөрдөг. Газар зүүн одоо хэмжээсийн уртраг өргөргийн одоо онцгой огтлцол үндсэндээ дэлхий дээр 4 байдаг. За хоёр нэг газар дээр байдаг, нэг нь Канад, нэг нь Монголд байдаг тэр цэг энэ 50-100-гийн огтлцлын цэг буюу соливцлын одоо цэг дээр ирж үзэж байна. За энэ бол бас тахилгатай уур байсан. Хажууд нь одоо байнгын одоо бөө шүтэний одоо тахилгатай. Түүний дэрэгцээ одоо энэ дэлхийн газар зүүн хэмжээсийн одоо онцлог цэг байдаг ийм газар юм. За хараахандаа энд одоо байгууламж элдв одоо файл өргөшөө элдв юм бариагүй. За бусад орнуудад бол ерөнхийдөө 50-100-гийн огтлцол буюу ийм тэгтэй тэг шуваагддаг одоо жишээ нь газар зүүн огтлцол цэгүүдийг бол тэмдэглэдэг. За ерөнхийдөө Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод бол 50-100 энэ төр гэсэн зочид буудал жуулчны аялал жуулчлалын газрууд шинээр одоо үүссэн байна. За ингээд үдшээрээ бид нэр газар зүүн онцлог цэг дээр ирж ерөнхийдөө танилцаад ингээд цаашаа аяллаа өргөжлүүллээ. За хэд хоног ерөнхийдөө бол дандаа майхан гадаа бороо шороонд одоо хонож явсан аялагчдын хувьд бол жуулчны тоглог баазад хонсон явдал бол бас нэг үйл явдал шинжтэй байлаа. За тоглог жуулчны баазаас өглөөс ирэхэд Тонголон наран дор Монголын хамгийн үзэсгэлэнт байгаль нүдний одоо толдож харагдахад хүн болгонд одоо сэтгэл сэргсэн. За тэр дундаа аяллахын хамгийн гол газар иржээ гэсэн ойлголтоо бүгд нэгэн зэрэг одоо санал сэрж ингэж одоо өглөөг өгдлээ. За бид нэр Хөвсгөл аймгийн Хатгал сумын дэрэгдэх жуулчны бааз дээр хонож за өглөө нь Хөвсгөл нуурын одоо ирэг дээр зогсоцгоор байлаа. За үндсэндээ Хөвсгөл нуур бол дэлхий дээрх гадаргын цэвэр усны нөөцийн нэгэн одоо ховор цэг, өөрөөр хэлбэл дэлхийн гадаргын цэвэр усны нөөцийн 1% одоо эзэлдэг гэж үздэг. За энэ нь бол үндсэндээ монголчуудыг цэвэр усаар мөнхөд дижээх их ариун сан нөөц одоо энд байгаамаа гэж одоо хэлж болох юм. За 1903 оноос хойш энд бол усан тээвэр одоо хөгжсөн гэж үзэх юм бол 100 гаруй жилийн одоо түүхтэй усан зам тээврийн уламжлалтай. За сүүлийн 10 жилд хөнгөн зав жижиг онгоцноос ахгуулаад олон болж байгаа. За хуучин бол улсын чанартай ганц нэгхэн зав одоо явдаг байсан ийм газар юм. За хатгалын хажуудах одоо өндөр хадрахыг толгой дээр одоо гарч ихэвчлэн Хөвсгөл нуурын одоо эхний хэсэгтэйгээ одоо жуулчид танилцдаг. За энд бол одоо Хөвсгөл нуур бол үндсэндээ 136 км 36 км өргөн 262 м гүн ийм одоо авраг их ус юм. За үндсэндээ дэлхийн цэнгэг усны гадаргын цэнгэг усны 1% нөөц гэдэг бол Монголын бүх мөрөн голууд
зэнгэг устаа нуурууд нийлээд ч гэсэн сэлэнгийн хөвсгөлийн одоо усанд хүрэхгүй ийм одоо их хэмжээний усаа гэсэн үг. За хатгал тосгон бол ерөнхийдөө хар хорин тариат зэрэг одоо жишээ нь Монголд аялал жуулч хөгжиж байгаа жижигхэн суурингуудтай адил одоо төрхтөө ялангуяа зуны амьдралынх нь идэвхжил бол аялал жуулчлал жуулчдад зориулагдаж жуулчдаас бага зэрэг одоо орлого олоход одоо зориулагдсан ийм одоо өнгө төрхтөө болж идэвхжиж эхэлдэг байх юм. За бид нэрийг ч гэсэн одоо жишээ нь цаашаа хатгалаас хөвсгөл нуурын эрэг дагуу, баруун эргийн дагуу хортолцоодын нурууны одоо бэлээр явж байхад зам гоц дагуу одоо морьтой малтай одоо жуулчид, сарлагтай жуулчид, за мөн одоо машин тэрэгтэй одоо жуулчид зам гоцсын дагуу хаяагүй тааралдана. За үндсэндээ хөвсгөл нуурын тухай бас одоо нэмж хэлэхэд үндсэндээ за одоо энд та бүхэнд харж байна одоо орон нутгийн жуулчид төр буудалсан байдал одоо харагдаж байна. За сонирхуулж хэлэхэд бол үндсэндээ дэлхийн цэвэр усны цэнгэг усны гадаргын цэнгэг усны 1% нөөц гэдэг бол Евразийн их газар дээрх бүх гол мөрнүүдийн усыг одоо нийлүүлснээс их хэмжээний одоо жишээ нь усан сан монголчууд бидэнд одоо ийм цэврээрээ эрдэнэс нандин хадгалагдаж байна гэсэн үг юм. За ингээд бидний нэг дараагийн одоо сонирхолтой зүйл бол их уулын өндөрлөг уулын одоо ингрийг хижүүл зассан ийм одоо ихц өксөөр одоо замаар явж байна. Бид нэр уулын өндөрлөг 2400 метрийн өндөрт гарч нуурыг одоо жишээ нь толдон харахаар зүтгүүлж байгаа. За уулын ийм одоо өндөр хицийг одоо яагаад дагуулж зассан бэ гэхээр зэрэг хуучин цагт фосфоритын орд буюу одоо геологчд, Оросын геологчд, зөвлөлт бодлосын геологчдын одоо тавьсан зам одоо сүмг гэж хэлдэг одоо монголоор бол фосфоритыг за сүмгийн ордын хайгуулд зориулан тавьсан одоо зам. За энэ уулын хицээр бол үндсэндээ тавьсан зам ерөнхийдөө сайн одоо эдлэгдэж байгаа боловч уулын өндөрлөг хицийн хувьд аваад үзэх юм бол бас л одоо жишээ нь дотор жихүүцэн ийм одоо өндөрлөгтэй үр гарна. Тэртээ дор ой модод намхан уулс за хөвсгөлийн одоо хөвсгөл нуур одоо харагдаж байдаг. За эндээс одоо нуурыг харна гэдэг бол энэ байгалийн үүсгэсэн бүхэлд нь одоо нэгэн дор одоо тойлдох боломжийг олддог. За уулын талаас дээш одоо мод сэргэж их өндөрлөг тагийн хийц болж ирнэ. За машин тэрэг бол энэ өндөрөөдөө энэ олон цоо машин бол нилээд одоо жишээ нь хүч шаардаж, жолоодлагын ур чадвар шаардаж ингэж зүтгэсээр одоо гарч ирдэг ийм зам юм аа. За сүүлийн үед дотоод гадаадын одоо жуулчид энэ замын дагуу энэ уулын өндөрлөг дээр гарч ирж одоо Монголын Швейцар гэж нэрлэгддэг далайн ээжийн төрхийг харахын тулд одоо гарч ирдэг болсон байна. За хөвсгөл нуур бол зөвхөн Монголдо төдийгүй дэлхийд үзэсгэлэнт нуур байгалийн асар их одоо жишээ нөөцийн өв сан болж байдаг ийм газраа. За энэ 2400 метрийн өндөр дээрээс хөвсгөл нуурын одоо тектоник гаралтай хавцал дунд тогтсон урт гонцгой одоо энэ төрхийг харж болно. За өргөөшөө бол 36 км, уртаашаа 136 км гэж одоо та бүхэнд одоо хэлсэн. За эндээс ялангуяа олон улсын киночид, гэрэл зурагчдын хувьд бол Деважин гэж болж болох ийм одоо сайхан газар юм. За манай аялагчдын нэг хэсэг нь одоо гарч ирсэн. За гарч ирсэн хүмүүсийн хувьд бол үнэхээр амьдралдаа эх орноороо бахархах, дуу алдах байгалийн гоо үзэсгэлэн үзлээ гэж нэгэн дуугаар ярьцгааж байлаа. За тэртээд хаданхуу арал, за түүний зэрэгцээ наан одоо хөвсгөл нуурын эргийн дагуух жижигхэн нуурууд, намхан одоо ой хөвч ийм хэсгүүд одоо харагдаж байгаа. За энэ Альпийн нуруу, Швейцар, за мөн Канадад л одоо харж болох ийм өндөр уулын тагийн өвөрмөц сайхан одоо байгалийн нөхцөл байдлыг энэ тарж болох юм аа. За даа бүхэн одоо явганаар аялж байгаа жуулчдыг харж байна. Үүлэн дунд 2-3 мянган метрийн өндөрт уулсын одоо өндөр дээгүүр одоо явган аялах гэдэг бол хөвсгөлд одоо сүүлийн үед нэлээд хөгжиж байгаа гадаадын маш их одоо дуртай тийм одоо байгалыг болоод байгалийн үзэсгэлэнг мөн одоо нам хүм одоо сэтгэл санааны тайвширлыг үзэж болдог тийм ховор боломж юм аа гэж одоо ингэж хэлж болно. За хөвсгөл нуурын хотгорын
одоо баруун талаас нь одоо шахсан өндөр хиз нуруу болвол хоригдл сардийн нуруу. Энэ бол геологийн хувьд их залуу нуруу. За гэтэл энэ хиз дээр гараад ирэхэд хоригдл сардийн нурууны одоо өндөр таг дээр гараад ирсэн байна. За хоригдл сардийн нурууны өндөр хиз энэ одоо сүрлэг таг тагийн туундрын одоо жишээ нь ургамлын байгалийн хэв шинжтэй ийм одоо онцгой төрхийг бас мөн харж болно. За ингээд хараад ирэхлээр зэрэг бидний аялаж ирсэн, зорж ирсэн газар бол үнэхээр одоо дэлхий дээрх аглаг зэлүүд бөгөөд онгон сайхан ер бусын одоо сөвлөг байгальд бид нэр хэд хоногоо өнгөрөөж аяллаа цаашаа үргэлжлүүлэх нэ гэсэн одоо сэтгэл маань улам бүр одоо жишээ одоо чэйжэнд одоо урам өгч хорхоо хүргэж ингэж байх юм. За энэ одоо хоригдл сардийн нурууны салбар өндөрлгөөс за манай машинууд одоо доошоо дахиад буцаад бууж байна. Өндөрлөг хэсэг буюу тагийн хэсэг бол энэ нүцгэн доошогоо билийнхэн дундаас эхлээд ой хөвчихлэн уул хэрхэн одоо их өндөр болохыг одоо энэ байдал одоо зааж байгаа юм. За та бүхэн харж байна нуурын толио түүний наан одоо жишээ хижиж буусан замын хэсгийг харж байна. Зам одоо өксөөр гарч ирэхэд жолоодлого болоод хүч чадал нэлээд шаардлагатай байдлаар уруудах ч гэсэн мөн одоо их болгоомжтой бөгөөд уран жолоодлогыг одоо шаардаж ингэж одоо жишээ нь аялын амтыг мэдрүүлж байдаг ийм одоо сайхан байгаль юм аа. Заанху хоригдл сардгийн нурууны өндөр дээрээс хөвсгөл нуурыг харж толдож гэрэл зураг, дурсгалын зургуудаа авахулж уулын өндөр дээрээс одоо бууж ирсэн манай аяллынхан за хөвсгөл нуурын баруун эргийн дагуу хоошоо аялна. Хөвсгөл нуурыг одоо бүтэн тойрох одоо зорилготой. За тэр дундаа зуны цагт намаг шалбааг одоо дүүрчдэг. За ердийн хүмүүс одоо явж болдгоо машин унаа давж чаддгүй тийм том даваануудыг одоо сорилт болгож давна. За ингээд үндсэндээ баруун эргийн дагуу бид нэр хойшлох тутам зам улам одоо бэрхтээ болж хэцүү одоо ширэнгөө за намаг шалбааг чийг хайрг чулуу одоо ингээд машинуудын одоо хүч чадлыг одоо сорж эхэлж байна. Энэ гадагшаа бол одоо энэ аяллаа маш хэдэн зуун метр үргэлжилсэн одоо хүн хар намаг дундуур явах нөхцөл шаардлага гарч байлаа. За үндсэндээ бид нар бол хар усны аршаан буюу уран түвшүүр одоо хүрэх зорилготой. За гэтэл энэ өдөр бол энэ одоо намаг шалбарны байдлаас болж их олон цаг алдаж байна. Ерөнхийдөө аяллаа ихэнд бол аяллаа багийг нэлээд сайн сонгосон учраас энэ байгалийн батаанд аялахад туршлагатайгаас гадна дуртай, сонирхолтой хорхооссон тим одоо багийн улсууд энэ багийн манай одоо энэ удаагийн аяллыг голлон бүрдүүлж байгаа учраас хэн манай одоо их амар сайхан байлаа. За энэ явсаар нэлээд орой болж бид нар хар усны аршаан хүрч чадлагүйгээр наахан одоо жишээ сайхан дэвсэг ой хөвчийн сайхан газрыг одоо олж буудалж байна. За энэ бүхэн мэдээ тусгай хамгаалалтаа газар явж байгаа учраас бүгд зөвшөөрөлтөө байгальд одоо жишээ нь ээлтэйгээр аялах нөхцөл байдлыг бүрэн зохицуулсан ийм аялал байсан юм а. За энэ бидний хонсон газар бол Мамб шунхонгоос ахуулаад эмийн ургамал олон ургасан жижигхэн тойром тунгалаг голууд горих нуурууд одоо их байлаа. Техникийн ам
хамгийн дээд үзэгдлийн тав тухтай байдалтай нийцүүлэх хөвсөн өөрчлөгдсөн шинэ үеийн Nissan Patrol. Хүнд хэцүү урт удаан аяллуудын дотор бол аяллаа тэр дундаа өглөөний цай, хээрийн цай, хоол гэдэг бол хамгийн таашаал авдаг тийм зүйл. За энэ өглөө бол манайхан бол нилээд ядарсан учраас оройтож босоод тэгээд янз бүрийн үндэсний олон төрлийн Монгол уугуул унган хоолноос гадна гадаа дотоод 10 зүүн талын янз янзын амтшинттэй хоолуудыг хийж өөр хоорондоо дамжуулан жишээ нийлж ууж амсаж нэгнээ дайлсаар энэ өглөөний жишээ нь өглөөний цай маш их дурсамжтай сайхан болж өнгөрсөн. За ингээд бид нэр цаашаа жинхэнэ сорилтын аяллахаа эхний хэсгүүд рүү гарч байгаа юм аа. Хөвсгөл нуур бол хоёр талаасаа өндөр сүрлэг уус ой хөвчээр шахагдсан. Иргэн их тийм тулгуу огцом гүнзгий эрэхтэй болдог ийм онцлогтой нуур. За бид нэр үндсэндээ бол 20 сардгийн нурууны бил ой хөвчийн дундуур цаашаа урагшилж аялж байгаа. За ингээд аялаж явсаар бид нэр үндсэндээ хар усны гол. За үндсэндээ эртний галт уус уран түшгэж үзэсэнтэй сайхан уулын биелд оршдог хар усны аршаан, хар усны гол гэж нэрлэдэг. За энэ нутгийнхан бол намар цагт бол аршаанчид аршаан соёлын имчилгээ бол нэлээд нутгийн ардуудын хувьд их олон хүн цуглуулдаг тийм газар руу зорж ирж байна. За энэ их устай хар ус гэж жижигхэн голоор гарч байгаа. Энэ бол ус ихтэй ерөнхийдөө нарийн гол. За энд бол байгалийн бас сонин үзэгдлийг бид нэр бас үзэж хүн бүхэн бас их сонирхолтой сайхан ойлголт бахархал авсан ийм газар юм. За энэ бол эртнээсээ энэ тайгуулын дахин шүтэж ирсэн аршаан овоотой юм газар. За энэ жижигхэн голыг та бүхэн харж байна. Маш их устай, богинохон. За гэхдээ үндсэндээ километр гаруй ухны дотор бол асар их хэмжээний ус уулын ингэр билээс их цутхан гарч байгаа их дүүрэн ийм их усыг харж байна. Өөрөөр хэлбэл жишээ нь энэ уул бол бүхэлдээ дотор талдаа мөнх цэвдэг асар их ус агуулж байгаа юм байна гэсэн мэдрэмжийг шууд очиход төрүүлдэг. Хар усны аршааны гарч байгаа ус бол ерөөсөө хэдхэн метрийн цаанаас гарч байгаа ус 10 метрийн дараа томоохон их устай боригот төргөн урсгалтай гол болоод ингээд өөрчлөгдчихдөг. Ус ийм их хэмжээгээр урсан гарч голыг тэр төдөлгүй шиг хэдхэн метрийн дотор гол үүсгэдэг ийм их усны их аргин нөөц уулын гүнээс цутхан гардаг юм гэдгийг бол олон хүн анх чинь байгалийн сонин үзэгдлийг харж гайхаж баярлцгааж байлаа. За энэ хүн тав хүн харж байна. Энэ уулаас ерөөсөө дотор талд нь асар авраг том шинэ усан сан мөнгө цэвдэг тэр чигээр уул ингээд тэнгис талайг дотор агуулж байгаа юм шиг ийм сэтгэл төрүүлдэг. За энэ дээр бол маш олон төрлийн жишээ нь дотор энэ чиглэлийн олон эрхтний төрлийн аршаан байгааг хаягийг хийж тавьсан байна.
Тэгэхээр одоо 45 гол тэр дундаа одоо хар усны аршин шиг одоо ийм их богино хугацаанд дээр их усыг одоо цоглуулж чаддаг төрөн урсгалд одоо голууд хөвсгөл нуурын энэ дэлхийн одоо их усны санг одоо тэгж ядг юм байна гэдэг. Тэр одоо жишээ нь ойлголт мэдрэмжийг яг одоо амьд бодитойгоор нь манай аялагчид мэдэх хацтай байлаа. Энэ бол байгалийн цэвэр усны онцгой сайхан жишээг бол харж байна. Ерөөсөө энд нэг 20-30 метрийн зайд л ерөөсөө уулын энэ хүнээс ус бол ерөөсөө садар цутгаж ингэж маш их хэмжээгээр гарч байгаа. Ийшээгээ ганцхан километр хэмжээний том гол үүснэ. Энэ онгон зэрэг байгалийн гүнд байж байгаа их хэдэн сая жилийн хэдэн тэрбум жилийн цэвдэг энэ уулын одоо бөөрөөр садран гараад маш богино хугацаанд дотор маш их хэмжээний цэвэр усыг үйлдвэрлээд ингээд хөвсгөл талаараа зутгаж байгаа 45 голын нэг одоо харагдчихэ. Тэгэхээр хар усны аршааны энэ гол бол үнэхээр одоо сонин жишээг баталж эдэнд харуулж ийнэ гэсэн. Энийг үзсэн манай жуулчид аялагчид бол юу гэж бодож ийнэ гэхээр үнэхээр хөвсгөл нуурыг энэ байгалыг энэ их цэвэр усны энэ гайхамшигтай үйлдвэрлэлийг хамгаалах юмсыг цаашид энийг одоо өөрийн мэд одоо чинь харж ханддаг энэний утга учирыг ойлгодог байх талаар ямар нэг зүйл хийх юмсан гэж одоо санал солилцож байна. За ингээд хар усны аршин буюу гол хөвсгөл нуурын цэнгэг ус хэрхэн одоо онцгой одоо жишээ нь сайхнаар одоо оршин тогтнож ирсэн тэр гайхалтай одоо байгалийн амьд одоо жишээ нь үйлдэл гэрчийг одоо бид нэр ингээд цааш үзээд аяллаа үргэлжлүүлж байна. За аялал маань бид нэрийг одоо жиглэгийн даваа гэж одоо зуны цагт намаг шалбаагтай цагт одоо энгийн хүн тэр үдгийг л унаамал одоо давж болдгүй ийм одоо хүнд хүрэх одоо даваа намаг бидний хүлээж байгаа. За ингээд аялал маань үүгээр энэ удаадаа өндөрлөж байна. Дараагийн удаад үргэлжлүүлэн цаашаа аялал маань үргэлжлэх юм аа.